Хувансан саваа цаас гэлгарууд шил зэрэг хогнуудаа хогийн савнд ангилж хийх ёстой. Тэгээд бас чихэр бичээ ундаа бага хэрэглээрэй. Гялгар ууд хувансан савуудыг айгу бага хэрэглээж тэгээд даавн уудыг айгу их хэрэглээ. Тэгээд хогоо бас ангилж хийгээрэй. Хогоо баг хаях их юм битгий аваарай ингэж зөвлөж байна. Юмаа айгу удаан хэрэглээ. Удаан хэрэглэж байгаарай гэж хэлсэн. Бид нар хог хоёроо ангилж хайх юм бол биднэрт харгүй бас нэрсэн байгаль хэлбэрээр харгүй байна. Бидний сурч амьтад амьтад хэцдэг болохоор бид хогоогийн сан хийж одоо бага юм худалдаж бас нөгөө одоо усаа бохирдуулахын тулд одоо хуванцраа бага хэрэглэж бас саяны таны ярьсан шиг чихэр чимээс хийсэн болгоомжтой. Тэгэхээр бид чихэр чимсээ бага хэрэгтэй. Ялгаж хогийн савндаа хийгээд тэгээд үйлдвэрийн ах хэрэгчнэр авч аваад сандал төмөл сандал хийн тэ